сайн байна уу? Сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Би Монгол Улсын их сургуулийн оюутан байна. За өөрөөс чинь асуух асуулт байгаамаа. Магадлалын итгэмжлэл гэж ер нь юу вэ? Магадлалын итгэмжлэлийн талаар сонсч ирсэн үү? Магадлалын итгэмжлэгдсэн гэдэг нь нөгөө нэг стандарт шаардлагыг хангасан энэ төр гэсэн л үг гэдгийгсэн. Танай сургууль магадлалын итгэмжлэгдсэн үү? Итгэмжлэгдсэн. Хөтөлбөрүүд нь магадлалын итгэмжлэгдсэн үү? Магадлалын итгэмжлэгдсэн хөтөлбөрүүд бас байгаа. Багшийн хөтөлбөр, програм хангамжийн хөтөлбөр гэх мэтчлэн. Тэгэхээр магадлалын итгэмжлэгдсэн хөтөлбөрт сурахын давуу тал нь яг юу юм бол? Магадлалын итгэмжлэгдсэн хөтөлбөрт сурахын давуу тал нь бол дараа нь боловсролын зээлд хамрагдах, тэтгэлэгт хамрагдах боломжтой байдгаараа илүү давуу талтай. За тэгвэл өнөөдөр энд ингээ хүрэлцэн ирээд байгаа 10 жилийн дүүнертэй хандаад мэргэжлээ сонгоход нь ер нь сургуулаа сонгох нь хандаад юу гэж хэлмээр вэ? 10 жилийн дүүнертэй гэвэл мэргэжлээ сонгохдоо сургуулаа сонгохдоо магадлалын итгэмжлэгдсэн сургуулийг сонгох нь илүү ашигтай. Дараа нь өөртөө тэтгэлэг хөөцөлтөхөд ч гэсэндээ илүү давуу тал болж өгөх учраас магадлалын итгэмжлэгдсэн сургуулиудыг ер нь сонгох нь зүйтэй гэж бодож байгаа. За баярлаа. Баярлаа. За сайн байна уу? За сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Би Бэлхааны их сургуулийн оюутан байна. Өөрөөс чинь асуулт асуух гэсэн. Магадлалын итгэмжлэл гэж мэдхүү, магадлалын итгэмжлэлийн талаар ер нь сонсч ирсэн үү? Сонсч ирсэн. За манай сургууль өөрөө магадлалын итгэмжлэсэн сургууль байгаа. Магадлалын итгэмжлэсэн сургууль гэдэг нь болохоор гадаадын боловсролыг Монголд хөлийн зөвшөөрсөн. Тэгээд Монголын одоо сургалтын систем, одоо Монголын зээлтэй боловсролын зээл ямар нэгэн байдлаар ингээд хамрагдах боломжтойгоор ингээд магадлалыг итгэмжилсэн. За тэгэхээр магадлалын итгэмжлэгдсэн сургууль хөтөлбөрөөр сурахад яг оюутан хүний хувьд яг давуу тал нь юу байдаг вэ? Миний хувьд болохоор би ингээд боловсролын зээлд ингээд саяхан хамрагдаад ингээд сураа явж байгаа. Энэ болохоор одоо манай гэр бүлийн хувьд те одоо миний хувьд ингээд амар том ингээд ачааг ингээд аваад өгч байгаа байхгүй юу? За тэгэхээр маш их аль холбогдолтой зүйл болсон байна те. За баярлаа. За баярлаа. За сайн байна уу? Сайн байна уу? За аль сургуулийн оюутан бэ? Хүрээ мэдээлэл технологийн холбооны сургуулийн оюутан. Өөрөөс чинь нэг асуулт асуух гэсэн. Магадлалын итгэмжлэл гэж сонсч ирсэн үү? Яг магадлалын итгэмжлэл гэж чиний бодлоор яг юу вэ? Сонсч ирсэн. Манай сургууль ерөөхдөө бол 3 удаа магадлалын итгэмжлэгдсэн сургууль. Тэгээ магадлалын итгэмжлэгдсэн сургуулиуд ерөөхдөө бол стандартын дагуу чанар хангасан чанартай сургалтыг ерөөхдөө бол авдаг. Болохоор ерөөхдөө бол сайн. Тэгээд магадлалын итгэмжлэгдснээр одоо ингээд засгийн газраас ингээд оюутнуудад чиглэсэн ингээд тусламж одоо ямар нэгэн зүйлд ингээд бид нар ингээд хамрагдах боломжтой нэрхэд бол даваа тал. Тэгж ойлгож байгаа. Танай сургуулийн хөтөлбөрүүд магадлалын итгэмжлэгдсэн болов? Тийм, бүгдээрээ магадлалын итгэмжлэгдсэн байгаа. За баярлаа. Баярлаа. Боловсролын шинжилэл 2026. Боловсролын магадлалын итгэмжлэх үндэсний зөвлөл.